Монгол Улсын засгаар онцгой дэвсгэрийн нэгж түүний төлөвлөгөөний тухай хуулийн 14 дугаар зүйл, байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ын 4-р заалт болон хагийн эрхийн эдийн хурлын хэмжээглэлийг төсөлсөн тогтоох нэг. Байгаль орчны нөлөөллийн нарийн гэсэн үнэлгээний тайланд нөлөөллийн бүсийн үүдээс гарсан саналыг үндэслэн дахин нэг судалгаа хийх нөхөн олгорын бодлогоо тодорхой болгох шаардлагатай байгаа учраас АБЧ компани 2019-11 онд тусгай зөвшөөрлөхгүй баруун цагаан дэвлийн жаншны олборлох нэртэй хайгуул жаншны ордны байгаль орчны нөлөөллийн нарийн гэсэн үнэлгээний тайланд дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан. 2. Энэ хугацаанд манай багийн хөгжил бүтээн байгуулалт төлөвлөлөө хийх ажлыг тодорхой болгон орон нутгийн захиргаатай нийгмийн харилцаа гэрээ байгуулахыг компанид даалгацгаа Иргэдийн нийтийн хурлын дарга бүрдүүлж гисэн шийдвэр хийсэн. За шийдвэрийн төсөлтэй холбоотой асуух асуулттай иргэд байна. За асуух асуулт байхгүй бол шийдвэрийн төсөлтэй холбоотой санал их иргэд байна. Заалт нэмэх юм уу эсвэл заалт шаардлагагүй маа асуу гэх юм уу? Тогтоолын төсөлтэй танилцлаа. Ингээд тогтоолын төсөлд тусалсан 2 дугаар заалтыг бол хасах саналтай байна. Яг гэвэл нэгийг хуулийн заагдсан байгаа учраас заавал багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол тусгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Энэ нэрчсэн судалгаа явуулахад манайхаар ороогүй. Тийм учраас бас хойшлуулах саналыг дэмжиж байна. За хойшлуул. За ерөнхийдөө бол дэмжихгүй хойшлуулъя гэсэн саналууд их гарч байна. Хойшлуулъя гэсэн. За гараа өгье. Олон хүмүүс ажиллана.